сайн байцгаана уу? IT цэгийн юмдаа байна. Энэ удаагийн бичлэгээрээ print screen буюу дэлгэцэн дээр гарч байгаа зүйлийг хэрхэн зураг болох талаар тайлбарлая гэж бодож байна. Эхлээд snipping tool-ийг хэрхэн ашиглах вэ? Дараа нь болохоор print screen товчийг ашиглаж хэрхэн зургуудаа хадгалж авах талаар тайлбарлах болно. За эхлээд snipping tool-ийг хэрхэн ашиглах талаар. За энэ snipping tool нь болохоор хаана гэдэг юм бэ гэх юм бол Windows товчдээр дарж агаад snipping гэдэг энэ хайлтын хэсэг дээр нь бичээд өгөх юм бол гарч ирдэг аппликейшн байгаа. Хаачтай, ийм цаастай аппликейшн байгаа. За энийг ажиллуулангууд ийм дэлгэц гарч ирнэ. За тэгээд өөрхөн хүссэн хэсгийг тастаж үзье. New гэсэн хэсэг дээр нь дараад өөрхөн тастуур байгаа хэсгээ сонгоод өгөх байгаа. Тэгэнгүүт саяны яг сонгосон хэсгийг нь зураг болгоод хадгалцдаг байгаа. Тэгээд үнийгээ save гэд дараад өгөх юм бол хадгалаад авчдаг байгаа. Иймэрхүү маягтайгаар энэ нь болохоор snipping tool-ийнх нь хийж чаддаг зүйл нэгээ. За үүнээс гадна өөрөөх нь тастаж авсан зүйл дээрээ зураг зурах чинь сонгож агаад зураг нэмээд зураад өгөх боломжтой. Тодруулагч маркер ч юм уу. Тэгэд нэмсэн зүйлүүдээ болохоор энэ далруулаар арилгачдаг байна. Ингэж ашиглах боломжтой байдаг. За мөн саяных дээр болохоор дөрвөлжингээс тастаж авсан snipping tool дотор нь болохоор дөрвөлжингээс гадна болохоор өөрхөн хүснээр нь тастаж авах боломжтой. Free дээр нь дарж агаад free болгочихж агаад new гээд өөрхөн одоо иймэрхүү байдлаар өөрхөн хүссэн байдлаар бас тастаад авах боломжтой. За тэгээд модын энэ хамгийн доотлих нь window нь болохоор window сонгож өгнө гэсэн. Жишээлбэл энэ чинь хоёр програм байгаа. Энэ хоёр програм дээр нь маус аваачингууд алиг нь зураг болгож хадгалж авах вэ гэсэн сонгогдох боломжтой болж ирнэ. За нэгэн дээр нь дараад өнгөд иймэрхүү байдлаар зөвхөн тэр програмын харагдж байгаа байдлыг нь хадгалаад авах боломжтой юм байдаг байгаа. За харин дараачих нь delay хэсэгтэй нь болохоор тэдэн секундын дараа тасчих аавна гэсэн үг байна. Жишээлбэл 3 секунд гэх юм бол сонгочоод тухайн дэлгэцийг сонгочоод 3 секундын дараа зураг болгож хадгалж аавна гэсэн ийм арга байгаа. За энэ төлөвлөнд бас дахиж нэг хийх боломжтой зүйл нь байдаг. Энэ нь болохоор гаднах хүрээ бас хийх боломжтой. Энэ нь болохоор tools дотор нь ороод option-ийнх нь хамгийн доор байгаа. Энийг нь чеклээд ямар өнгөөр хүрээ хийхийг сонгож өгөөд окей дарангууд тухайн тастаж авсан хэсгээ хүрээтэй болгож өгнө. Copy товчийг дарж өгөөд өөрхөн Word ч юм уу Excel энэ төр файл дээрээ paste хийгээд өнгөд саяны snipping tool-ээр тастаж авсан зураг шууд наагаад боломжтой байгаа. За ингээд snipping tool-ийн ерөнхий тайлбарууд нь бол ингээд болчихж байгаа. За одоо дахиад нэг snipping tool-ийг програмыг нэг бүрчлэн хайхгүйгээр амархан ашиглах арга байгаа. Энэ нь болохоор тайлбар дээр нь бас бичсэн. Жин байна. Shortcut гэдэг Windows logo key дээр нэмэх Shift нэмэх S. За энэ товчийг дараад өнгөвөл яад юм бэ гэхлээр Windows Shift S дэлгэцэн харлаад нэг иймэрхүү байдалтайгаар бол гараад ирнэ. За энэ чинь болохоор эхнийх нь болохоор дөрвөлжнээр тастаж авах, хоёр дахь нь болохоор өөрхөн хүснээрээ тастаж авах, гурав дахь нь болохоор харагдж байгаа програмаар налиг нь зураг болгож авах вэ гэдэг нь. За тэгээд сүүлийнх нь болохоор full screen гэдэг дэлгэцнээр харагдж байгаа бүгднийг зураг болгож хадгалж авах гэдэг. Ийм дөрнөөс яг өөр нь бол адилхан. За энэ удаад болохоор дөрвөлжнээр тастаж авахыг сонгочихъя. За ингээд тастаад авангууд баруун доотлолчин гарч ав. Snip save to clipboard. Clipboard дээр хадгалагддаг байгаа. За clipboard-ыг болохоор өмнөх бичлэгүүдэд тайлбарлсан. Windows V товчийг дарангууд гарч ирнэ. Тэнгүүд сая хадгалсан зурагтай нь ороод ирсэн байна. За иймэрхүү байдлаар snipping tool-ийг бол ашигладаг байгаа. За одоо болохоор дараачихан print screen рүүгээ орцгоё. Print screen хийх аргыг одоо заах болно. Print screen хийхдээ болохоор 3 янзын аргаар хийх боломжтой байдаг. Эхнийхэн арга нь болохоор keyboard-ийн хэвчлэн бол баруун дээдлэлт нь байдаг. Print screen гэсэн товчийгаа дарах. Print screen гэсэн товчийг дангаар нь дараад өгнө. Дарангууд ямар нэгэн өөрчлөлт орохгүй байж магадгүй. Гэхдээ энэ нь болохоор Paint ч юм уу Word гэсэн газар дээрээ paste хийгээд өгчингүүд таны дэлгэцийг чинь тэр чигээр нь
буулаад өгөх боломжтой ийм товчлуур байгаа. За энэ нь болохоор ноутбукийн энтер дээр болохоор function key энтертэй зэрэг дарснаар ажиллах тохиолдлууд байдаг. Дан принципийг дарснараа энэ тэнд зураг нь болохоор файл болгож хадгалагддаггүй. Зүгээр паст хийхэд зориулж дэлгэцийг хуулж авдаг арга байгаа. Одоо болохоор дэлгэцээ цэржгийн шууд зураг болгож хадгалах аргыг заая гэж бодож байна. Тэгээд цэвэрлэчихье. За энэ нь болохоор Windows key-гээд дарангаа print screen-д товч байгаа дарна гэсэн. За тэнгууд хар болоод анивчаад өнгөрнө. Тэгснийхэн дараа нь энэ зураг нь хаана хадгалагддаг гэх юм бол энэ нь болохоор My Documents-ийн picture дотор байдаг screenshots гэсэн фолдер дотор автоматар шууд нэмээд хадгалагдаж орж ирдэг. За харин сүүлийнх нь арга нь болохоор Alt-а дарж агаад print screen дарна гэсэн. Alt-а дарж агаад print screen дараад paste хийгээд өнгөд тээ байгаа програмаа print screen хийж өгнө гэсэн. Жишээлх юм бол энэ удаад print screen хийгдсэн нь болохоор Paint-ийг идэвхтэй болгоцсон байсан учраас Paint-ийн дэлгэцийг хуулаад өгч ийн гэсэн байна. За харин Word дээр Word-ийг идэвхтэй болгож агаад Alt print screen гэдэг дараад өнгөд тэгээд үнийгээ paste хийгээд өнгөд Word-ийн дэлгэц нь идэвхтэй байсан учраас Word-ийн дэлгэцийг нь print screen хийгээд өгч ийн гэсэн байна. Ингэж ашиглах боломжтой тус-тусдаа ийм ялгаатай print screen-үүд байгаамаа. Дэлгэцэн дээрх мэдээллийг хуулж авах хадгалахдаа эдгээр аргуудаас өөртөө таарсан тухайн нөхцөл байдалтай таарсан аргуудыг нь ашиглаад print screen хийж байгаарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Бичлэг дуустал үзсэн танд баярлалаа. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгөөрэй. Subscribe хийгээд манай шинэ бичлэгүүдийг цаг алдахгүй хүлээж аваарай.